Нэгдүгээр дэвтэр 4-р бүлэг. Их хэргийн эхлэл. 1911 оны 7 дугаар сард Даншиг наадамд хуран цугласан халахын 4 аймгийн хан ноёд чуулган дарга жанжин туслах жанжид хутагт хувилгаад богд гэгэнд мандал өргөх хэрэгээр Эрдэнэ Шанзмын яаманд цуглав. Хуран цугласан ноёдыг ирж гүйцмэгц даалам цэрэн чимэд хурлыг нээн өгөөдрөв. Энд хүрэлцэн ирж соёргосон хан ноёд хутагт хувилгаад Эхс дээдэс та бүхэнд богд гэгэнтний зүгээс Чин улсын шин засгийн бодлогыг хүлээх эсхийг эрсдэс санал гарган нэгтгэн мэдүүлэхийг даатгсан билээ. Учир иймээс Эхс ноёд хутагт хувилгаад та бүхнийг энд өөрсдийн саналыг хэлж соёрхохыг хүснэ хэмээн айлтгав. Ноёдын дунд нилээдгүй маргаан дэгдэв. Чин ван ханд дорж тэргүүтээ хэсэг ноёд нь шин засгийн бодлогыг дагаж чадахгүй гэдгийг эрсдэс мэдүүлэн хойчийн арга хэмжээг бодохыг санал болгож байхад зарим хэсэг нь газар хаглах, баялаг ашиглах зэргийг эсэргүүцсэн, харин улсын хойчийг бодож сургууль танхим байгуулах, цэргийн сургуульд явуулах зэргийг нь дэмжиг их мэтийн санал хэлж сүрхий зөрөлдөв. Маргаан дэгдээсэн энэ уулзалт дээр хайсан ч оролцож өөрийн байр суурийг тодорхойгоор хэлж халах Монголоос энэ хэргийг үүдэн гаргаваас өвөрлөгч ахан дүүс дэмжин ороход бэлэн байгаагч илэрхийлв. Орой ултал маргалдсан энэ уулзалт дээр хэргийг анх сэдсэн даалам Чин ван нар хэн юу хэлхийг ажиглан дотроо тэмдэглэсээр суулаа. Үчийн бүрийг өгөхөд дааламаас өнөөдөр санал эцэлгээд төвөгтэй байгаа тул богд гэгэнд мандал өргөх талаар дахин цуглаж ярилцах санал гаргаснаар хурал өндөрлөв. Үд шин Түшээд хан Дашням, Сэцэн хаан Наваан нэрэн, Засагт хаан Содном Равдан, Сайн ноён хаан Намнан сүрэн, Даалам цэрэн чимд Чин ван ханд дорж Түшээд хаан аймгийн чуулган дарга Түшээгүн чагдарж яв. Эрдэнэ ван Намсрай, Далайван Гомбос сүрэн, хайсан нарын хэсэг хүмүүс богд хаан уулын нүхтийн аманд тусгайлан зассан нууц гэрт хуран цуглав. Зоог барьсны дараа Чин ван ханд дорж ам нээж. Өнөөдөр бид язгууртан ноёд хутагт хувилгаадын өнөө цагийн байдлын тухай болон богд гэгэний айлтгалын талаар юу айлтхыг сонслоо. Манай халахын Эхс дээдэс цөм шин засгийн бодлогыг эсэргүүцсэн тэмцэх саналтай байна. Хэсэг ноёд манжийн шин засгийн зарим нэг бодлогыг хүлээж авч болох юм гэж буйж гол асуудлыг нь нийтээр эсэргүүцэх байр байдалтайг бид цөм харлаа. Бидний хэлж ярихаас төвдсөн нэг зүйл бол Чин улсын засгийн бодлогыг эсэргүүцсэн тэмцэх аваас Чин улсын төрд тэрсэлж Монгол өөрөө өөртөө засах хэргийг сэтгэхээс өөр замгүй. Харин Чин улстай ингэж мөчөөрхөх хэрэг гарвал Монгол бид дангаар хүчин мөхсдөх тул Их Орос улсын дэмжлэгийг авах нь чухал болох болно. Энэ талаар Эхс дээдэс та нар юу бодно гэхэд даалам Сандо амбныг өнгөрсөн жилийн үмэнээр буцаан татах хүсэлтийг та бид гаргасан ч их журган хүлээж аваагүй. Одоо бид шин засгийн бодлогыг эсэргүүцвээс мөн л хүлээн авахгүй болов уу? Тэгэхээр бид хүчийг үзүүлэн төрийг тусгаарлах хэргийг сэтгэхээс өөр аргагүй болно. Их Орос улсаас тусламж дэмжлэг авахаас нааш хөдөлж болохгүй. Богд гэгээн ч тийм бодолтой байгаа хэмэв. Ноёд бүгд толгой дөхөн сайшаахад Чин ван ханд дорж бэлдсэн бичгэн ихийг дуудан сонсгов. Шашныг мандуулагч, амтныг жаргуулагч Жавзан Дамблам, халахын Түшээд хаан Дашням, Сэцэн хаан Наваан нэрэн, Засагт хаан Содном Равдан, Сайн ноён хаан Намнан сүрэн нар хичээнгүйдэн Их Орос улсын их цагаан хааны амгалан гэрж үнэн байдал учрыг гаргаж айлтгах нь. Ойроос ингаш их хятад дүшмэл эрхийг барьж элдвээр самууруулахын дотор ялангуяа шин засгийн дүрм хэмээн нэрийдэн завшаа Монгол газрыг ашиглан тариа тарьсгай зэргээр эзлэх хуучин хэв сургаалыг эрх сүрээр бууруулан бүрлэгэх нь үнэхэрийн гашуун. Хянахад олон улсын тогтсон хуульд аливаа дор баг улс болвоос чирэг их улсыг шүтэж өөртөө тогтнох чирэг их улс болвоос дор баг улсыг дэтгэн туслах ёс бий тул учрыг гарган бичиг өргөж их хаан үнэн байдал төлөвийг нэвт толдож агуу өршөөлөөр нэгүүлсэн үзэж даруйхнаа хамгаалан туслахыг
Их ганд бороог хүс хүмэд сүслэн гуйж, чин үннийг илрүүлэн, өчүүхэн бэлэгсэлтийг хичээнгүйлэн өргөв. Гэсэн бичгийг ноёд бүгд сайшаан гарын үсгэн зуржээ. Бичгийг хэн авч явах вэ гэсэн санал гаргахад Оростой хэлэлдэх хошуу захирдаг. Өмнө нь харилцаж байсан гэдгээр Чингман хандд орж ноёдыг төлөөлөн, даалам цэрэнчмэд богд гэгэн болон олон худагт хувилгаад бурхны шив нарыг төлөөлөн явхаар болжээ. Хамт явах хүмүүст хайлсанг оруулахаар болсон нь өвөр хошуудыг төлөөлөх, Орос хэл гадарлах тул хэл залгах, гадаад улс орны мэдлэг зузаан зэргийг нь харгалзан үтсэн байна. Их Орос улсаас тусламж дэмжлэг гуйх энэхүү бичгийг үйлдэхдээ бичсэнийг харахад Монголын ноёд тухайн үеийн олон улсын харилцаа эрх зүйн талаар өргөн мэдлэгтэй байсан нь харагдаж буй бөгөөд харанхуй бүдүүлэг хэмээн бид өөрсдийгөө нэрлэдэг байсан нь чухамхүү энэ дүрэл болохыг илтгэж байгаа юм. Манжаас тусгаарлах хэрэгтэй туслахыг хүсэхдээ Оросын ирээдүйн нөлөө хязгаарлагдмал байхаар ойлгохдохоор томьёос нунч анхаарал татах асуудал мөн. Ноёдын зөвлөгөөн шөндөл болтол үргэлжилж, Түшээд хан аймгийн Чуулган дарга Чагдаржав, Сэцэн хан аймгийн Далайван Гомбсрын нар арыг зохицуулах гэх мэт асуудлыг тогтжээ. Шинэ Монгол улсын хааны асуудал ч хөндөгдөж, халах 4 аймгийн хануудыг ч сэрдхийлгээд авав. Даалам Монголын хаан Алтан ургийн удмын Монгол хүн байх ёстой гэж үзэж, энэ нь халах 4 хааны дунд маргаан үүсгэх маягтай болж ирэхэд Чингман Шинэ Монгол улс халахаас гадна ховдын хязгаар эл тарвахтай Хөхнүүр, Ордос, Алшаа, Харчин, Бараг, Солон, Бурят гээд олон монголчуудыг нэгтгэх зорилготой тул эдгээр бүх газар нэр сүрийг олсон богд Жавзан дам худагт байх нь зохистой гэсэн саналыг хэлсэн байна. Орос явах төлөөлөгчд бэлтгэлээс хэмхэн базааж байх завсарт даалам хөдөө явна гэсэн үг тараагаад богд гэгэнд бараалхан бичгтээ түүний мутрын үсгийг авчээ. Богд гэгэн "За, чи явхаар ирээ юу?" гэж асуугаад өмсөж байсан цамцаа тайлан өгч "Үүнийг өмсөд яв. Хэрэг бүтээж эртэл битгий тайлаараа. Зорьсон хэрэг үлзийтэй сайн бүтхийн өрөөлийг би айлдъя" хэмээжээ. Төлөөлөгчид цагаалдалгүй 1911 оны 7 дугаар сарын 16-нд Сэм хөдөлж, энгийн хүмүүсийн хувцас өмсөж, хил даваад эрхүү хот хүрч галт тэргээр 8 дугаар сарын 2-нд Петербург хот хүрсэн байна. Петербургт огт саадлгүй ирснийг харахад Оросын талаас тэднийг тосон элдв саадгүйгээр хөргөж өгчээ. Тэд хаант Оросын гадаад яамны сайдын зөвлөх хэргийг төр орлогч Нератов, сайд нарын зөвлөлийн дарга Столипин нартай уулзаж хэрэг зорилгоон илтгэн танилцуулжээ. Хаант Оросын сайд нар асуудал дээр хоёр хуваагдсан бөгөөд сангийн сайд асан Коковцовын талынхан Монголыг чин гүрнээс тусгаарлахыг дэмжиж байсан бол гадаад яамны сайд Сазановын талынхан Хятадыг ч түлхэлгүй халахыг үнэн хэрэгтэй Манжийн Шизернэт дор Оросын нөлөөний бүс байлгах бодлогыг барьж байлаа. Оросын тал тухайн үедээ Монголыг сайн мэддэг гэж үзэж байсан Котвич, Рамстед нарын саналыг авч 8 дугаар сарын 17-нд сайд нарын зөвлөлийн хурлаар Монголын асуудлыг авч хэлэлцжээ. Уг хурлаар Монгол нь мадын гаралтай түүхий эд болон уул уурхайн баялагын хувьд Оросд хэрэгтэй болохыг зөвшөөрч, монголчуудын хөсөл зоригийг мохоохгүй байж Оросын нөлөөний хүрээг өргөдгөх, нөгөөтэйгүр шууд тусгаар улс болоход туслан хэмээн амлаж их гүрнүүд болон Манччин улстай шууд эвдрэлцэн дайсахнахгүй байх бодлогыг барихаар шийдвэрлсэн юм. Иймээс Бээжинд Монголд явуулж буй шин засгийн бодлогыг эсэргүүцсэн мэдээлэх юм. Оросын залгаа хил хязгаар нутагт Хятад иргэдийг олноор сууршуулахыг эсэргүүцэн, хүрээнд буй Оросын консулын хамгаалалтыг пулемет бүхий 200 казак зэргээр хүчийг нэмэгдүүлнэ. Харин одоогор Хятадаас бөөмсөн тусгаарлах санаа хэрэгжих боломжгүй гэдгийг Монголын төлөөлөгчдөд тайлбарлая хэмээн шийдсэн байна. Оросын сайд нарын зөвлөлийн дарга Столипин төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Тэрээр манай сайд нарын зөвлөл халахын лам ноёдын хүсэлтийг авч хэлэлцлээ. Манжийн шин засгийн бодлого гэгчээр Монгол нутагт Хятад иргэд сууршуулж байгаа нь монголчуудын эрх ашигыг хөндөж байгааг бид гүнэн ойлгож байна. Иймээс бид Бээжинд сууга элчин сайдаар дамжуулж Хятад иргэдийг олноор сууршуулахгүй байх, Манж Хятадын цэргийг Монголд оруулж байршуулахгүй байх талаар эсэргүүцэл илэрхийлэхээр шийдсэн.
Ийм учраас манжийн эсрэг зэвсэгт тэмцэл хийхгүй байхыг та бүхэн зөвлөе. Манай Орос орны хувьд шууд зэвсэгт тэмцэлд оролцоход бэрхшээлтэй бөгөөд халхан Монгол нь Хягт, Буурч, Нерчинскийн гэрээгээр манжийн нутаг гэж хүлээн зөвшөөрсөн тул аргагүй байдалтай байна гэж хэлжээ. Чингман ханд дорж манж гүрэн олон монголчууд бидний эрх ашгийг харах байтугай дотооддоо бослого үүмэнд дарагдан хүнд байдалтай байна. Учир иймээс халах өөр Монголын лам ноёд манжаас тусгаарлахыг хүсч их улсын дэмжлэгийг эрен байгаа билээ. Бидний хүссэн буу зэвсгийг өгөх талд эрхэм сайд та анхаарч өгнө үү хэмээхэд би цэргийн яамны сайд Сухомлын овд энэ талаар ярив. Бид монголчуудад туслалгүй яах вэ? Харин цаг нь болоогүй байхад бослого тэмцэл гаргавал Орос орон оролцоход хүндрэлтэй байдал үүсхийг халахын ноёд лам нар анхаарвал зохино гэжээ. Монголын төлөөлөгчд Петербургийн байр суурьнд сэтгэл их дундуур байсныг хүрээнд байсан Оросын консул Лавдовский мэдээлж байжээ. Монголын төлөөлөгчдийн үйл хэрэг төдийлөн бүтэмжтэй бус байсан ч анхаарал татмаар хэд хэдэн зүйл тэмдэглэгдэн үлдсэн байна. Чингман ханд дорж тэр даруй Петербургээс бутсан бөгөөд даалам хайснаар үлджээ. Тэд Оросын талаас хүссэн цэрэг зэвсгийн тусламжийн талаар мэдээ хүлээн үлдсэн гэх бөгөөд Финлянд эрдэмтэн Рамстедийн тэмдэглэснээр монголчууд 15 мянган буу оруулах асуудлыг Оросын засгийн газарт ятхан зөвшөөрүүлж чадсан гэжээ. Энэ үед монголч эрдэмтэн Котовичтэй даалам холбогдсон түүгээр дамжуулан Оросын засгийн газрыг ятгах ажил бас хийгдэж байсан бололтой байдаг. Аялал адал явдалгүй болсонгүй. Төлөөлөгчдийн араас манж хятадын тагнуулууд байнга мөшгөж боломжтой газар хорлохыг чармааж байна. Петербургт тэдний буудалд байрлаж байсан 4 хятад иргэн эрхүү буцах галтрэгэн цуг суусныг ажигласан даалам хамт яваа тагнуулын Орос офицер Макушехт хэлж замын өртөөнд бичиг баримт шалгах нэрийдлээр тэднийг авч үлдсэн байна. Ханд дорж цэрэн чимэд хайсан нарыг зун Орос явсан мэдээг авсан Сандо амбан Эрдэнэ Шанзав бадам дорж тулган байцаасанд тэрбээр хэрэг үнэн гэж хүлээжээ. Сандо амбан Петербург явсан төлөөлөгч нарыг буцаан авчрах шаардлага тавихад богд гэгэн тэднийг ирэхэд ял тулгахгүй байх, шин засгийн бодлогыг зогсоох болцол тавьж энэ бүхнийг зөвшөөрөл буцаан дуудна хэмээжээ. Хүрээнээс Чингман даалам нарт манжийн харвал тэднийг баривчлахаар хайж байгааг сэрэмжлүүлсэн байна. Чингман ханд дорж өөрийн хошууны балраа огор дамжин хэл нэвтэрч одоогийн Булган аймгийн хутг өндөр бугд сумдын заагт орших цонхлон ууланд нууцаар бүгэн хүрээний байдлыг сэм ажиглан хүлээн. Даалам цэрэн чимд ирхүү хотноо дахин хагасар хүлээгээд Орос цэргийн эмчийн хувцас өмсөн зүс бууруулан байж хүрээнд сэм иржээ. Хайсан цагийн байдлыг харгалзсан мөн зэвсгийн тусламжийн харив хүлээхээр эрхүүд үлдсэн байна. Эрх чөлөө тусгаар тогтнолын тэмцэл хүнд байдалд оров гэж бодогдмоор байсан тэр мөчид Монгол орны нөхцөл байдлыг эрс өөрчилсөн нэгэн үйл явдал болсон нь Синхайн хувьсгал билээ. Монголчууд тусгаар тогтнолоо олох гэж арга сүйгчилж байх үед 1911 оны 9-р сард манж Чин гүрний эсрэг бослого Сичуан мужид залган Учаан хотод гарлаа. Ялангуяа Учааны бослого хүчтэй өрнөж түүнийг дарж дийлхэн байсан манжийн хаан Юан Шикаг армийн командлагч ерөнхий сайдаар томилж бослогыг даруулахаар оролдов. Дээр дурдсанаар Юан Шикаг шинээр сургагдсан хамгийн байлдааны чадвартай тооцогдох Бэяны армийн командлагч байсан юм. Энэ үед Шанхай, Гуанчжоу, Нанжин зэрэг томоохон хотууд мужууд Чин улсын харьяалаас гарч тусгаар тогтнолоо зарлаад байлаа. Удалгүй Юан Шикаг удирдсан хойд хятад, Сун Яцсэны удирдсан өмнөд хятад гэж хоёр хуваагдсан хятад улс иргэний дайны ирмэгт тулж иржээ. Хойд өмнөдийн сөргөлдөн үүсч хоорондын хилцээр нь хэдэн сар сунжирч байж манж Чин гүрнийг татан буулгаж 1912 онд дундад иргэн улсыг тунхагласан юм. 1911 оны 10 дугаар сард цонхлон улын бүгэлтээс гарсан хандван их хүрээнд ирэв. Хүрээний ихэс дээдэс сугларн цагийн байдлыг ярилцахад даалам хаант Оросын байр суурийг хэлсэн нь ихээхэн эргэлзээ төрүүлжээ. Хандван бид Оросын байр суурийг ажиглаж цаг алдалгүйгээр одоо тусгаар улсаа зарламаар байна. Нэгэнт дотор газар олон мужид тусгаар тогтнолоо зарлаж байгаа тул бид зэрэгцүүлэн зарлах нь зүйн хэрэг.
Манжидайчин гүрэн мөхөн сөнөж шинэ улсууд байгуулагдаж байгаа учраас байхгүй болж байгаа манж гүрний ширээг залгамжилж нэгдмэл хятад гүрэн үүсэн гарахаас өмнө амжиж Монгол улсаа байгуулах ёстой. Хэмээсэнд зарим ноёд их Орос улс оролцохгүй бол бид манж хятадын өмнө хүчин мөхсдөх аюул байна гэж болгоомжилсан үг хэлжээ. Хандван Дааламаас эдгээр явдлыг богд гигантын хэрхэн болгоож байгаа бол гэж асуухад Даалам гигантын цаг иржээ гэж үзэж байгаа гэжээ. Дашрам тэмдэглэхэд Дааламаас Котвичд явуулсан загталдаа энэ үеэр Бээжингээс цаг ирлээ гэсэн дохио авсан гэж бичсэнийг манай түүхчид судлаачид анхааран судлах ёстой мэт. Цаг ирлээ гэсэн энэ дохио Бээжин суугаа Оросын элчин сайдын яамнаас авсан уу эсвэл тэнд байгаа Монгол ноёдоос авсан уу гэдг нь эрх биш анхааран судлах ёстой чухал асуудал гэж санагдана. Энэ хуралдаанаас хүрээний хэргийг төр ерөнхийлөн шийдэх газрыг түшээгүн чагдар жаваар ахлуулан байгуулж цэрэг дадах ажлыг зохион байгуулж эхлэв. Сэжиг авсан Сандо амбан чагдар жав гүнээс тодруулан асуухад дотор газар өмнө самун их гарч буй сурагтай бид цэрэг цуглуулж хаан төрөө хамгаалах санаатай харин амбан та зэвсэг олж өгнө үү гэж хариулжээ. Ер нь үүнээс оновчтой сөрөг үгийг олох уу бэрх визээ. Цэрэг ирсийг голлон Түшээд хан аймгийн Дайчмангийн хошуу Сэцэн хан аймгаас татан авчирсныг харахад Чинван ханд дорж Далайван гомсрон нар голлох үүрэг гүйцэтгсэн байна. Ингээд хүрээний ноёдоос богд гээгэн дөргөх бичиг барьж өмнө газар их самун дэгдэж олон мужид шин төр байгуулан өөртөө улс байгуулан тогтож бүхий чимээ маш их олон болсон ба Манжийн хаантны эрх мэдэл тунч өчүүхэн болжээ. Одоо манай Монгол яахан хүмүүжвэл сайн болохыг тодорхойгоор заан сойрхыг хүсч мандал өргөмөй гэж хүсжээ. Богд гээгнээс хариуд нь таны асуусан маш сайн. Ер нь альва юмд цаг хэмжээгүй нь огтугүй. Манж хятадын энхүү байдал цөм цаг болсных тул билээ. Харин одоо манай Монгол овгийн олон аймаг бүгдээр нийлж өөртөө улс болон тогтож шарын шашнаа баттган дэлгэрүүлж өөрсдөө бусдын эрх мэдэлд дарлагдаж зовлон зүдгүүрийг үзэхгүй болох цаг болсон. Гэвч бүгдээр нэгэн сэтгэл хамт хүчин гаргаж чарамайн зүтгэхэд харгалзмын хэмээн айлцсан нь тусгаар тогтнолын төлөө босон тэмцэх урья дуудлага болсон байна. Богдод мандал өргөхдөө Монгол ноёд асуудлыг тун бодолтой тавьсан нь харагдаж буй бөгөөд олон мужид шин төр байгуулан өөртөө улс байгуулан тогтож бүхий чимээ гэж томьёолсон нь нэг талаас Манжидайчин гүрний бүрэлдэхүүн задарч буй хэлхээс гадна олон улсын түүхэнд тусгаар тогтнолын парад гэж нэрлэгдсэн хятадын олон муж тусгаар тогтнолон зарлаж буй энэ мөчийг ашиглахаар чармайсан нь харагдаж байгаа. Нэгэнт үйлсэн нөхцөл байдал цаг хугацааг нарийн тооцоолсон зөв тодорхойлсон энэхүү алхам тухайн цагийн монголчууд олон улсын эрх зүйн нарийн мэдлэгтэй байсныг дахин нотлон харуулдаг. Богд хааны Лүндэнг халах дөрвөн аймгаас гадна Ховдын Хязгаар, Өвөр Монгол, Барга, Алшаа, Хөхнүүрийн монголчуудад хүргэх ажлыг хүрээний төр засгийн газар яаралтай зохион байгуулжээ. Мөн Манжин амбан Сандод 3 хоногийн дотор Монголын нутгаас гарахыг тулгын шаардсан байна. Сандо амбан хяагтаар дамжин нутгийн зүг яарвчлан зугтан оджээ. Хяагтаар дамжин Манжуур руу явж буй Сандо амбан Харбинд Японы сэтгүүлчидтэй уулзан ярилцахдаа хүрээнд 2 жил амбаны ажлыг хийхдээ нэг орой хоолоо тавтаа идэж үтсэнгүй. Хол газар бүхий тэр оронд манай ордны нөлөө болон сүр хүч хүрэхгүй. Богд гэгэний дарангуйлал хэтэрхий бөгөөд Оросын оролцоо туйлдаан хүрчээ. Миний хийсэн гудамжны гэрэлтүүлгийг хүртэл цөмийг нь хаг зөхөж хайсан шүү гэж гомдлжээ. Сандо амбан хүрээн дээрд боловсон ёсыг нэвтрүүлэхийг чармааж эл задгай бие засахыг хориглож нийтийн бие засах газрыг байгуулж гудамжны гэрэлтүүлэг хийлгэсэн. Түүний хөөж буй илрэл болгон гудамжны гэрэлтүүлгийг монголчууд хагалж хайсан бөгөөд үдэш болгон асаад байдаг өмхий лампаг унтраа бидтэй хөө үе олныг захираад байдаг өнөө амбан чинь хайцсан билээ хөө хэмээн дуулцгаадаг байжээ. Хаан Турсын байр суурь маш богино хугацаанд хувирч монголчуудын эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжих болов.
Эрхүүхэн цэргийн тойргийн артиллерийн албаны дарга генерал Никитины илтгэлийг харахад 1911 оны 11-р сарын 5-наас 1912 оны 2-р сарын 7-ны дотор 15,000 Бердан бууг Монголын талд хүлээлгэн өгсөний дотор 1265-ыг баргууд болон зөв монголчуудад шилжүүлэн өгсөн байна. Хүрээнд дайчлагдан ирсэн монгол цэргүүд Оросоос ирсэн зэвсгийн зөрүүчээр зэвсгэлсэн бөгөөд Даламаас код бичиж 12-р сарын эхээр бичсэн цагталдаа 4,000 буу хүлээн авснаа нотолсон байдаг. Монгол цэргүүд хүрээнд байсан Манж хятадын гарнизоны зэвсгийг хураан улмаар тэднийг яагтар дамжуулан нутаг буцаажээ. 1911 оны 12-р сарын 29-нд Богдож явсан дам худагтыг Монголын эзэн хаанаар өргөмжилж Богд хаант Монгол улс байгуулагдсныг зарлан тунхагласан нь тохиолдлын хэрэг биш байлаа. 1911 оны 12-р сарын сүүлээр Нанжинд болсон хурлаар дундад иргэн улсыг зарлан тунхаглаж Сун Яценыг ерөнхийлөгчөөр сонгох бэлтгэлийг хангаж Юан Шикатай хэлэлцээ хийж эхэлжээ. Энэ үйл явдлыг хүрээнд айхтар анзаарч Бээжинд суугаа Монгол ноёдоор дамжуулан хойд зүгийн эзэн Юан Шика өмнө зүгийн ерөнхийлөгч Сун Яцен нарын байр суурийг анхааралтай ажиглаж байсан бололтой. Юан Шикач Сун Яценч аль нь шинэ Монгол улсыг тусгаарлахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг нь ил тодорхой болмогц Хятадын хэрэг явдал нэг тийш болохоос өмнө Монголын тусгаар тогтнолыг зарлах бэлтгэлийг хийж эхэлсэн юм. Иймээс 1912 оны 1-р сарын 1-нд өмнө зүгийн мужууд нэгдэн Нанжинд дундад иргэн улсыг зарлахаас 3 хоногийн өмнө Богд хаант Монгол улсыг зарлан тунхагласан байна. Энэ үйл явдал улс төрийн торгон мэдрэмж мэргэн шийдлийн тод жишээ болон түүхэнд үлджээ. 1911 оны 12-р сарын 29-ны өдөр Богдож явсан дам худагтыг наран гэрэлт түмэн наст Богд хаанаар зарлан тунхаглаж улсын нэрийг Монгол улс гэх онтооллыг олноо өргөгдсөний гэж байхаар тогтон төрийн 5 ямыг байгуулан холбогдох сайд нарыг томилжээ. Дорны уламжлалаар өөрийн онтоололтой байх нь өөрийн гих эзэн хаантай тусгаар улсын шинж тэмдэгт тооцогддог байсан ажээ. Хоёр зууны турш Манжийн дарлал талхигдсан хорвоогийн хөгжлөөс хоцрогдсон Манж гүрний хоцрогдмол хязгаар тооцогдсон хагас сая хүн амтай монголчууд тусгаар тогтнолд зарлан гарч ирсэн нь энэ. Дэлхийн тусгаар улсуудын ихэнх нь 2-р их дайны дараа колони систем задран унахад тусгаар тогтнолд зарлан гарч ирсэн бол 20-р зууны эхэнд дэлхийд даяараа их гүрнүүдийн дарлалд улс орнууд нухлагдсан байсан үед өөрийнхөө тусгаар тогтнолыг зарлан гарч ирсэн цөөхөн үндэстнүүдийн нэг байсан нь монголчуудын хувьд хувь заяатай хэрэг байлаа. Дөнгөж зарласан энэ тусгаар тогтнолыг хамгаалах гадаад улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө бүтэн 60-ны турш эдрэтэ бэрхшээлтэй замаар замнан алдаа онооны нугчаанд бүдрэх босох хувь заяатай байсан. Дэлхийн 2 их дайны хооронд тусгаар тогтнолоо олсон улс цөөхөн байдаг бөгөөд баг буурай орны хувьд ийхүү шийдвэртэй алхам хийсэн Монголын жишээ түүхэнд тод томроо үлдсэн юм. Шинэ Монгол улс байгуулагдсны дараа гаргасан Богд хааны эхний зарилэгт тусгаар тогтнолын төлөө үйл хэрэг зүтгсэн гавьяагаар нь үнэлэн ноёд лам нарыг шагнан урамшуулжээ. Үүнд Чинван ханд дорж Эрдэнэ дайчин цол ханы ямб давхар пүнлүү шадар сайд бүгд захирах сайд гадаад хэргийг эрхлэн шийдгэгч яамны тэргүүн сайд даалам цэрэн чимэд чин сүжигт цол чин ангийн пүнлүү шадар сайд бүгд захирах сайд дотоод хэргийг бүгд захиран шийдгэх яамны тэргүүн сайд хайсан туслагч гүн цол дотоод яамны дэс түшмэлийн алб бэс гомсрон далай жунван шадар сайд бүгд захирах сайд цэргийн хэргийг бүгд эрхлэн шийдгэгч яамны тэргүүн сайд түшээгүн чагдar жав жунван шадар сайд бүгд захирах сайд сангийн бүх хэргийг захиран шийдгэх яамны тэргүүн сайд тайж намсрай жунван бүгд захирах сайд шүүх таслах хэргийн бүгд захиран шийдгэх яамны тэргүүн сайд түшээдхан дашням очирват сайн цол Сэцэн хаан наваан нэрэн Махасамади далай сэцэн цол засагдхан содом равдан Эрдэнэ бишрэлт цол сайн ноён хаан намнан сүрэн этгэмжид ийтэй эрх дайчин цол шадар сайд тус
шагнажээ. Шинэ тулгар богд хаант Монгол улс ийхүү байгуулагдсан бөгөөд олон улсын хэмжээнд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх яггүй тулгамдсан ажил хүлээж байлаа.